Доондрын үйл ажиллагаа, цусны аюулгүй байдал, цусны салбарын талаарх бодлого, удирдлага, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, цусны доондрын эрхүүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулдаг хууль юм аа. Тэгээд бас хүндэт доонрыг долгох цусны доонор цол тэмдгийг өмнө нь бол төрийн бус байгууллага болгодог байсан Монголын улаан загалмай нэгдлэг. Энийг нь өөрчилж засгийн газрын шагнал болгож бид нар бас өөрчилсөн байгаа. Энэ нь цусны доонрыг хүндэтгэх, тэдний хүмүүнлэгийн үйл ажиллагааг алдаршуулахад чиглэгдэж байгаа юм аа. Цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааны хуулийн төсөл тусгаж өгсөн бөгөөд энэ үйл ажиллагаанд доонрын үйлсийг сурталчлах, алдаршуулах, байнгын доонрын тоог нэмэгдүүлэх, хүндэт доонруудад хүндэтгэл үзүүлэх иргэдийг цусаа бэлгэлэхэд зориулж байгаа ийм цогц үйл ажиллагаа байдаг. Ер нь манай улс бол сар бүрийн 3-нд цусны өдөр болж зарласан. Цусаа бэлгэлэх үндэсний өдөр бол 2017 оноос эхлээд Монгол улсын улаан загалмай нийгэмлэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулагдаж хэвшээд байгаа. За энэ дээр бас би энэ хуулийг дэмжиж байгаа, санаачилсан, ажлын хэсэгт орсон бүх гишүүддээ баярлалаа. Мөн энэ танхимд байгаа энэ 126 гишүүн дундаас бас цусаа өгдөг, энэ нэгнэнд нэгдсэн, бахархал болсон гишүүддээ бас баярлж байна. За Монгол улсын их хурлын гишүүд дунд энэ танхимаас нийт 22 гишүүн сайн дурын авлаггүй доонрын игнэнд нэгдсэн байна. Тэдний дотроос сайн дурын авлаггүй цусны доонрын игнэнд нэгдэж хүний амь насыг аврах эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулсан. За Жигждийн Батчаргал гишүүн, Мөнгөсгүй Ган Хөлөг гишүүн, Сүхбаатарын Эрдэнэт, Ган Зоригийн Тэмүүлэн, Аюушийн Ариун Заяа, Ухнаагийн Отгонбаяр, Ганбатын Хосбаяр, Лавг сүрэнгийн Соронзон болд нарын улсын их хурлын гишүүдэд онцгойлон талархал илэрхийлье. Энэ хүмүүс маань нэр бүхий миний дурдсан хүмүүс маань 10-аас 30 удаа цусаа үн төлбөргүй хандруулж цус илбэлт судлалын үндэсний төвөөс олгодог бахархал 10, 20, 30 гэдэг энэ тэмдгийн болцлыг хангасан байгаа болно. Тэгээд энэ танхимаасаа энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа гишүүдтэй баяр хүргье. За манай гишүүд сая баясгалан гишүүн маань цусны доонрын тухай үйл ажлыг хахалж ажилласан. Удахгүй бас гадаадад